Засгийн газар өөрт олгогдсон эрхийн хүрээнд Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 30%-ийг 300 мянган төгрөгөөр худалдан авах ажлыг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Засгийн газар иргэдээс хувьцаа худалдан авахдаа улсын хурлаас тогтоосон нэрлсэн үнийг баримталж 30%-ийг нь 300 мянган төгрөг гэж үнэлсэн юм. Энэ сарын 13-наас эхлэн арилжааны бүх банкар дамжуулан 1072 ширхэг хувьцааныхаа 30%-ийг засгийн газарт худалдах хүсэлтэд иргэдийн маягтыг хүлээн авч байна. 1072 хувьцааг эргэлтэнд оруулах бодит нөхцөл бүрдсэн гэж зарим шинжээч дүгнжээ. Өнгөрсөн хугацаанд 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах дотоод болон гадаад орчин бүрдээгүй байсан. 2012 оноос хойш хугацаанд нүүрсний үнийн уналт 5-7 хувьцаанд амь орох боломж олгоогүй гэсэн үг. Тэгвэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Яагаад яг одоо сайн хувьцаа арга хэмжээг хэрэгжүүлэх болсон бэ? 2012 оноос хойш уналтанд байсан олон улсын зах зээл дээр энэ оны 2 дугаар сараас хойш нүүрс, алт зэсийн үн докторжиж өсөж эхэлсэн. Инфляц 2%, эдийн засгийн өсөлт 3% байгаа нь эдийн засгийн эргэлтийг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. 5 толгой ордын ашиг шимийг бүрэн хүртэх иргэдийн хувьцаа хөрөнгийн биржээр нээлттэй байдлаар арилжагддаг байх бэлтгэлийг хангаж иргэдийн хувьцааг санхүүгийн эргэлтэнд оруулах шаардлага тулгамдаад байна. Иргэдийн зүгээс хувьцаагаа бодитоор мөнгөжүүлэх хүсэлт эрэлт хэрэгцээ өндөр байна. Иргэдээс 1072 хувьцааны 30% худалдан авахд засгийн газарт 480 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ? Сайн хувьцаа арга хэмжээний хөрөнгийн их усүр улсын төсвөөс гарахгүй. 5 толгой төслийн өөрийн ашиг орлогоос төлөгдөх нөхцөлтөй дотоодод гаргасан бондын хөрөнгөөр санхүүжигдэнэ. Хувьцааг Монгол улсын засгийн газар эзэмших тул Монголын ард түмэн эзэн нь хэвээрээ байна. 5 толгой ордын хөрөнгө оруулалт шийдэгдэж үнэлгээ нь өссөн үед анх авсан үнээрээ буцаан худалдан авч болох учраас иргэд эсвэл хөрөнгийн биржийн нээлттэй арилжаагаар зарцуулсан хөрөнгийн их усүрээ нөхөн. Сайн хувьцаа арга хэмжээнд яаж оролцох вэ? Иргэн таны сайн дурын хүсэлтийг үндэслэн эхний ээлжинд 1072 хувьцааны 30%-ийг засгийн газар худалдан авна. Олон улсын зах зээл дээр нүүрс зэсийн үн өсөх хандлагатай болсон. Иргэдийн дунд 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах хүлээлт үүссэн учраас эхний удаад 30%-ийг нь мөнгөжүүлэх ажлыг засгийн газар инхүү хэрэгжүүлж эхлээд байна. Үлдсэн 70%-ийг нь эдийн засгийн эргэлтэнд оруулах бөгөөд хөрөнгийн биржээр дамжуулж арилжаа хийхээр төлөвлөжээ. Хэдийгээр иргэн та өнөөдөр хувьцааны нэрлсэн үнээр 30% засгийн газарт худалдаж байгаа ч эдийн засгийн өсөлтөд хувьцааны үн өсөөд эхлэх юм бол анхны нэрлсэн үнээрээ буцаагаад хувьцаагаа худалдан авч болно. Энэ зохицуулалт нь иргэн таны эрх ашигыг хамгаалж байгаа юм. Тухайлбал одоо 1072 хувьцаагаа 1 сая төгрөгөөр мөнгөжүүлээд магадгүй 1 жилийн дараа хувьцааны зах зээлийн үнэлгээ өсөж 1 сая 500 мянган төгрөгийн үнэлгээтэй болсон бол та энэхүү илүү үнэтэй болсон хувьцаагаа анхны бага үнээрээ худалдан авч биржээр арилжааснаар 500 мянган төгрөгийн ашиг шимийг шууд хүртэх боломжтой байх юм. Сайн хувьцаа арга хэмжээнд оролцсноор иргэдэд ямар давуу талтай вэ? Иргэн бүр 300 мянган төгрөгийн бэлэн мөнгөний нөөц бололцоотой болсноор худалдан авах чадвар нь дээшилж эдийн засагт цусны эргэлт сэргэнэ. Иргэд цалин тэтгэвэр ипотекийн зээлээсээ төлж эсвэл үр хүүхдийн ирээдүйд зориулсан хадгаламж хуримтлалаа нэмэгдүүлэх боломжтой болно. Иргэдийн хуримтлал болон хэрэглээндээ зарцуулах мөнгөн хөрөнгө нэмэгдснээр сүүлийн хугацаанд мөнгөний хомслоос олж үүссэн олон өрийн сүлжээ өглөг авалгууд цэгцэрнэ. Үүнийг дагаад мөнгөний эргэлтийн хурд нэмэгдэж эдийн засагт өгөөж өгнө. Иргэд зах зээлийн нөхцөл байдал сайжирч 5 толгой орд газрын үнэлгээ өндөрт хүрсэн үед өнөөдөр борлуулсан нэрлсэн үнээр хувьцаагаа буцаан худалдан авч өвөгдөөс үлдээсэн баялагын ашиг шимийг бүрэн дүүрэн хүртэх үүд хаалга нь нээлттэй байх юм. Иргэн бүр бие даан шийдвэр гаргаж хөрөнгийн зах зээлд оролцож сурснаар цаашид бусад стратегийн орд газруудад мөн иргэдийн шууд өмчлөлийг хэрэгжүүлэх сайн жишг болон тогтно.